Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцаар хоригдсан сэтгцэд нөлөөт байдлыг Монгол улсын иргэн хэлээр оруулахыг завджээ. Уг үйлдэлийг гайлын байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулж таслан зогсоожээ. Тухайн иргэн Стамбулаас Улаанбаатарын нислэгээр ирсэн бөгөөд 417 грамм метамфетаминийг электрон бараанд нуундалталж дагалдах ачаанда хийсэн байсныг гайлын хяналтын бүсэд рентген шалгалтаар илрүүлжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын суглааны тохиоллоор 4 супер ацтанд тодорч 5-аас 30 сая төгрөгийн эзэн боллоо. Мөн 3 орон тоо таарсан 48 мянга орчим хүн 30-аас 60 мянга, 4 орон тоо таарсан 4800 хүн 40-оос 100 мянган төгрөгийн, 5 орон тоо таарсан 502 хүн 60-аас 500 мянган төгрөгийн, 6 орон тоо таарсан 45 хүн 100-аас 5 сая төгрөгийн, 7 орон тоо таарсан 5 хүн 500-аас 10 сая төгрөгийн тус болжээ. Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс болж энэ сарын 10-наас 19-ны хооронд 10 хоногт 102 хүн асалдаж гэмтэл савг судлалын үндэсний төвд ханджээ. Иймд түрээсэн скутер мопедыг явган хүний замаар зорчуулахгүй байхаар олон нийтийн цагтаа 8-аас 24 цагт бүх улс орн дээр ажиллаж байна. Нийтдээ 185 олон нийтийн цагдааг өдрийн 2 ээлжээр ажиллуулж түрээсийн дугуйн үйлчилгээнд хяналт тавьж байна. Өнөөдөр олон улсын эрх дэлхийн өдөр. Нэгдсэн үндэсний байгууллагаас 2009 оноос батламжилсан уг өдрийг дэлхийн экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд олон нийтийн оролцоо чухал ач холбогдолтойг олон нийтэд таниулах түгээх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Оны шилдэг байгаль хамгаалагчаар Эрүүстэй бүс нутгийн шилдэг 20 байгаль хамгаалагч шалгарлаа. Тодорхойлбол Ар хангай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймаг болон Монгол Алтай нуруу, Их богд, Түргэн уул, Мянган угалзад, Тэнгис шишгэд Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалтын захиргааны байгаль хамгаалагчид багтжээ. Мөн экологийн цагдаагийн албаны 2 мэргэжилтэн шилдэг байгаль хамгаалагчид болжээ. Байгаль нуурт хаврын баяр үргэлжилж байна. Тодорхойлбол энэ өдрүүдэд дэлхийд ховрохонд цооцогдох далайн хав нуурнаа гарч ирж, наран дээж, нуураар зорчих хүмүүсийн нүдийг хужирлаж сэтгэлийг баясгаж байна. Тиймдээ ч удирлын энэ цаг үед хамгийн их жуулчид байгаль нуурыг зорьдог байна. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.